За уламжлал ёсоор шинэ 7 хоногийн мэд. За энэ 7 хоног чинь 11 сарын 24-өөс эхэлж байна. Тэгээд гадаа хасах 22 градус хүйтэн байна. Энэ 7 хоногт одоо ямар захиалга биелүүлэх вэ гэвэл гшлакнуудаа үргэлжлүүлнэ. Дээрээс нь нэг захиалга орж ирсэн байгаа. Одоо захиалгууд маань ингээ араасаа л явж байгаа гэсэн үг. Тэрний дараагийн маань захиалга болохоор манай нэг найз гацуурны хормой хийлгий гэсэн захиалга өгсөн. Тэгээд надад Крисмсийн сэтгвтээ даавуу одоо маш цөөхөн байгаа юм байна. Гэхдээ нэг ийм хоёр өнгө сая оллоо. Энэ хоёр баг одоо хормойн төрчих юм шиг байна. Ийм сантатай. Тэгээ нэг нь болохоор энгийн юм ногоон. За тэр нэг бас нэг төрөл байна. Тэр нь болохоор ийм цэнхэр ийм хоёр аахгүй. Энэ гэхдээ жоохон зохгүй юм шиг байна. Гацуур нь тийм ер нь нэг ногоон цагаантай чимэглүүд нь цагаан юм била. Уг нь энэ ногоон дээр цагаан өнгөг нь оруулвал их айтаахан санагдаад. За өнөөдөр Эколайфийнхаа эгчдэр цаг авсан байгаа. Тэгээд очиж хэдэ юм өгнө. Тэрний өмнө нэг гшлака нэг ядаж 2 3 ч гэсэн гаргаад нөгөө нэг халимтайгаа аваад очие гэж зориод одоо цаг 9:30 минут болж байна. Хялбар болохын тулд ингээд шоблом хийцэн байнга ингээд эсгүүрийн зураад авахгүй ингээд жижиг том яг одоо гарч байгаа югаар нь зүгээр л ийм цаасаа хайрцагны югаар л би ерөнхийдөө шобломоо хийчдэг. Тэгэл шууд тавиал зураал ерөнхийдөө бол ажил хөнгөвчлөн гэсэн үг. Гэхдээ нөгөө гшлакны маань ширээс бол дангаараар одоо оёдлын машинаар ингэж өөрөө ширж байгаа. Тэгэхээр бас хөрхэн цаг орно гэсэн үг. За тэгээд энэ 7 хоногтоо одоо маш сайхан үр бүтээлтэй өнгөрүүлнэ гэд эхэлж байна нэгдүгээр өдрөө. За ширээс маань ингэж явж байна. Нэг бүрчлээ явдаг болохоор. Эрэнгүүтээ дуусгасан. Нөгөө яриад гэсэн 2 даавгаараа. Дараагийн өнгө болохоор би өнөөдөр энэ нөгөөх даавнаасаа тэгээд энэ нас хөрөх юм бэ? Хөрхөн зохих юм бэ? За тэгээ нэгээр өнөөдөр бас гэлс гаргана. Нэгдүгээр өдөр ингээд ерөнхийдөө ажлын цаг маань дуусчээ. За нөгөө 2 өнгө маань ийм болж байна. Нөгөө нэг өмнөх энэ нэг хийцэн үдээс өмнө хийцэн одоо косметикийнхаа савыг нөгөө үзэг баалныхаа савтай тэгээд дээрээс нэг жижиг олбог өмнөх бичлэг дээр хийцэн байсан да. За тэрнтэйгээ нийлүүлээд Эколайф хинтигийнхаа одоо дэлгүр дээр авчиад өгсөн. Ямар ч гэсэн ажил маань ингээ амжаад явж байна. Тэгээд маргааш энэ гшлакныхаа савыг үргэлжлүүлээ. Дээрэс нь Улаанбаатар явах гшлак болон одоо нөгөө Крисмсийн хормой гэдсэн шүү дээ. Модны хормой. Сүлд модны хормойгоо бас хийн гэж төлөвлөө. Тэгээ өнөөдөр ажлаа өндөрлөе дөө. За өнөөдөр 3 дахь өдрөө 2 дахь өдрийг алгасан байгаа. Өчигдөр бол ерөнхийдөө эсгэлд явагдсан учраас одоо бичлэг хийж амжсангүй. Тэгээд өнөөдөр бол улс тонхоо гэсний баяр буюу Монголд бол одоо бүх нийтийн амралтын өдөр болж байна. За тэг өчигдөр би юу хийсэн бэ гэвэл ингээд даавнуудаа нөө ширээд тэгээд шошгонуудаа одоо ингээд эсгээд одоо явж байна. Энэ хараа ийм олон өнгөөр ерөнхийдөө энэ косметикны савч бас маш их одоо ер нь дамжлагтай гэх юм уу уц түүнгээд. Тэгээ дараагийнх нь өнгөнүүд болохоор ийм өнгө. Тэгээд бас ийм өнгө. Энэ амар цоглог өнгө байгаа шүү дээ. За тэгээ эднэрийг одоо ярлыкийг нь хадчихваа. Нөгөө ярлик гээд handmade гээд дээр нь
хадаж өгөөд за тэг өнөөдөр ер нь ийм л ажил хийх нь маргааш өөр юмнууд хийн. Өнөөдөр одоо эднэрийг дуусгачмаар байна. Өнөөдөр гадаа аягүй сайхан дулаах өдөр ээ нөө. Өглөө босоод хүүхдүүдээ цай хоолыг нөгөөд тэгээд үлдээчээд ирсэн. Тэгээд энийг хийж байна. Тэгээд өнөөдрийг эднийхээ бүгдийг дуусгана л гэж үзсэнтэй. Тэрхүү та нараа сони юу вэ? Энэ орон нутгаарч бах дээ. Тэгэхэд би нэг ирээл нэг өрөөнд цугаал юмаа хийгээл тэгэл өнгөрч. Энэ нас гоё өнгөгаа зүтэй. Ингэж л харагдах юм л да. За энийхээ хэмжээг авна. Тэгээд шашгоонаа ажлууд байна. Бас нэг ээж сургуулийн хүүхдийн уут дээрэс нь нэг бэлий захиалсан. Тэрийг гаргах юм байна. Тэгэл их завгүй л өдрүүд л өнгөрч байна да. Тэр одоо миний За өнөөдөр 11 сарын 27 өчигдөр чинь кашлакаараа дуусгаж чадаагүй. За өнөөдөр л дуусглаа ёо. Ингээд ажил ингээд амар сунжирдаг байхгүй. За кашлакнуудаа бол ямар ч ийсэн ойчлоо. 4 том 7 жижиг 6 7 бас байгаа. Тэгээ ер нь бол 7 хосолтой. Энийн маань 3 нь одоо захиалгатай хүмүүс мөнгө өгсөн байгаа. За одоо тэгээ дараагийнхаа захиалга руу оръё. Тэр маань болохоор өнөөдөр хүүхдийн бэлий, тэгээд цэцэрлэгийн уут. Гэтэ одоо цаг бараг 2 төгч гинэ. Гадуур бас нэг ажил арьжуулчаад өнөөдөрсөн 4 дахь өдөр шүү дээ. Тэгээд энэ 7 хоногийн сүүлээр Улаанбаатар явуулна. За бэлийнхаа зүймлийг ойж байна. 2 настай хүүхэд гэсэн. Тэгэхээр сониос нэрээ өөр дэлгүүртэй хамтрах санал ирсэн. Гоо сайхны косметикийнхаа савыг бас байршуулах боломж гарч ирсэн. За тэр болохоор тун удахгүй одоо хэлнэ. Дараа 7 хоногт би бүр уулзаад эцсийн байдлаар ярилцаад. Тэгэхээр одоо манай хинтэйгийн хүмүүс мас Эми маань харсан юм шиг үлээ. Тэгэхэд гоё нөө. Хүн ч одоо зүгээр суухгүй бол тэгэл ямар нэгэн боломжууд ингээ гарч ирээд. Өнөөдөр ямар ч хийсэн бэлийнхаа зүймлийг хийгээд. За өнөөдөр 5 дахь өдөр. Өглөө бүр гэр орныхоо жижиг сажигаа давхын ажиллаа амжуулчаад 10 гэж орж ирж байна. Тэгээ өчигдөр бол нэг хүнийхээ одоо хүүхдийн цэцэрлэгийн уутыг хийцэн байгаа. Тэгээд бэлгийн ер нь бол нөгөө ойжсэн штэ. Тэгээ тэрийгээ олвол одоо ширхэд бэлэн болгоод орхицсан байсан. Одоо тэг үргэлжлүүлээ. За одоо ингээ бэлгийг ширхгээд зөмлөө хийцэн ширхтээ би ерөнхийдөө цэвэр хөвөн ийм цулхай ашигладаг. Энэ илүү дулаахан байдаг. За ингээ видеоныхаа төгсгөлийг хийдаа би гинт Улаанбаатар орохоор болоод гэртээ ирсэн байна. Улаанбаатарт. Тэгээд
бэлэн болсон захиалгуудаа ишээ тэрлэг брэнд дээрээ хүргээд өгцөн. Тэгээд Бэли болон уудныхаа яг тухайн үед нь яг юм YouTube дээр зориулсан бичлэгээ хийхээ мартцсан юм байна. Яа, тэгээд бас нөгөө нэг Крисмсийн модны хормойго бас хийж чадаагүй. Гэхдээ найзтай хэлээд дараа 7 хоног болгож болох уу гэдгсэн ч угаасаа манай найз шинжлэлийн өмнө л ахт болно гэд надад айгүй гоё тийм урайлахын болно гэж хэлсэн болохоор тэгээд энэ 7 хоногийнхоо захиалганд сүлд модныхаа хормойг бол оруулж чадсангүй. Тэгээд миний Бэли болон цэцэрлэгийн ут маань ийм болсон шүү. Би энд ингээд давхар рил хэлбэрээр одоо бизнес хогт маань орсныг одоо давхар айд хийчээ. Тэгээд өнөөдөр бүтэн сайн маргааштай бутсан. Миний сөвхтөө үргэлж хамт байгаа та одоо чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээ мөн одоо над руу бүр зойрч ингэж захиалга өгч байгаа ээжүүдтэй, эмэгтэйчүүдтэй, охтуудаа тэгээд бас хамтарч ажиллах санал ирүүлж байгаа та нартай одоо чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд дараагийнхаа видеогоор уулзъя. Бай.